Бүжигчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд голдуу. Өвөр Монгол ардаас эжигнсэн аж ахуй байдлын дэс дэвшилтийг ахиулж байна. Богон Өвөрт онцгойн ардын засгийн ордны байнгын ажлын хурлыг эрхлэн хуралдуулсан. Бугтхот шин чанарын үйлдвэрлэлийн хүчний нутагшин сууршихыг түргтгэж байгаа зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Өвөр Монгол шинэ энерги, одоогч нүүрс химийн аж үйлдвэр, шинэ материал, өвсний үйлс, цагаан эдэний үйлс зэрэг онцлогт аж үйлстэй түшгэлж нэн олон ардаас эжигнсэн аж ахуй байдал, өөр тунжас хоорны аж үйлсийн хэлхээг уртдхан, аж үйлсийн хэлхээг нөхөрлөх тусалд оролцохыг дайчилж, засгийн ордон болоод аж ахуй байдал хамжилчиж, аж үйлсийг хөгжүүлж байна. Уухай хотын уд аж үйлсийн хүрээлэн дэх Өвөр Монголын Ийхва химийн аж үйлдвэрийн компани цахилуур чулуу үйлдвэрлэх тасагт дэс дэвшсэн хүн машин цахилуур чулууг жуухнаас гаргах бүх явцыг эжимдэж бий. 5G мэрэгжлийн оюунч аж үйлдвэрийн жишээч болсны хувьд аж ахуй нь 1/5 дуншуур төгрөгийн бэл оруулж, тоо баримт, тавчин, хоригилгөөг нэг цогцжуулсан тоочилсон системийг байгуулсан байна. Одоо аж ахуйллын үйлдвэрлэлийн овчлсон хэмжээ жууны 95-ыг давжээ. Өвөр Монголын Ийхва химийн аж үйлдвэрийн компани мэрэгжлийн инженер Жөнчо хэлэхдээ жилд 3 түмэн тонн баримжаар нүүрсийг ариулж, энергийн хоргодол жууны 20-оор багасан гэжээ. Ардаас эжигнсэн аж ахуйллыг татан оруулж, хөгжилтийг түргэтгэхийн тулд өөр тунжас хорон Бөөжин, Шэнжин, Шанхай зэрэг газар хүрч төслийн хамжилчааны зөвдөлчөөр болон танилцуулгын ажиллагаа өрнүүлж, орон бус алсалсан аж үйлсийн хэлхээний гүн уусалчлалын шинэ байдлыг бүрэлдүүлжээ. Өмнөхөд өдөр Бөөжин, Шандун, Гуандун зэрэг муж хот дох Өвөр Монголын худалдааны нийгэмлэг хамтаар Бугтхотод ирж хамжин ажиллах тохиол хайсан байна. 2025 онд Өвөр Монголын арилжаачийн урьж бэлт татсан бэл мөнгө 6002 дуншуур төгрөг хүрч адил ухаанаас жууны 7.7-оор нэмэгдэж оны харалтаанд давуулан биелүүлж энэ жилийн арилжаачийн урьж бэлт татах бэл мөнгийг адил ухаанаас жууны 8-аас илүү нэмэгдүүлж бэлт татах чанар чансаа үр ашигын хос нэмэгдлийг ахиулж байна. Одоо шинэ энергийн хүрээнд дэх улсын дотоодын өмнө 30-д жагсаж байгаа аж ахуй байдлын 22 нь Өвөр Монголд байрлуулалт хийж, бэл оруулалтын хөвчөө нь 3800 дуншуур төгрөгийг давсан байна. Бодолтын хүчний ажил төрлийн улсын дотоодын өмнө 30-д жагсаж байгаа аж ахуй байдлын 20 нь Өвөр Монголд нутагшиж, бэл оруулалтын хөвчөө нь 2000 дуншуур төгрөгийг давжээ. Ордос хотод жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 8 түмэн тонны литий-ионы цахилгаан чанарын бэлэг туйлширлын материалын нэг цогцогдсон төслийн 2 дугаар хугацааны инженерэн ойрд барилга эхэлж, бүтээгдэхүүн шинэ энергийн машин тариг тоочилсон бүтээгдэхүүн зэргийг хамарна. Хохотод ерөнхий бэл оруулалтанд 48 дуншуур төгрөгийн Дунфан Гуошин оюунч бодолтын төвийн төсөл яаралтай ажиллаж, төсөл нь ашиглалтад орсны дараа бодолтын хүчний ерөнхий хөвчөө нь 10 түмэн пи хүрэх болно. Энэ жил Өвөр Монгол дуншуур төгрөгөөс дээших төслийг 3668 хоригжүүлэхээр төсвөлж, жилд 1 түм 697 дуншуур төгрөг бэл оруулахаар төлөвлөж байна. Үүнд ардаас эжигнсэн аж ахуй байлд бэл оруулах харьцал жууны 52-ыг эжилж, барилга эхэлсэн норм нь 9%-ийг давсан байна. 7 дугаар сарын 13-ны өдөр Өвөрт онцгойн намын хорооны дэд шүүжээ, Өвөрт онцгойн ардын засгийн ордын тэргүүлэгч Богон, Өвөрт онцгойн ардын засгийн ордны байнгын ажлын хурлыг эрхлэн хуралдуулж, Шижинби ерөнхий шүүжийн ойрын хугацааны чухал яриа, чухал жаврын жиргаснаа гуламжлан туучлуулж, бүх орны үерийг сэргийлж, гамшгаас аврах болон аюулгүй үйлдвэрлэлийн гүм соггогийг байжаан живжсэн байдлын хариу мэдүүлэлтийг сонсжээ. Хурлаас чухалчлахдаа Шижинби ерөнхий шүүжийн улсын шинжлэх мэрэгжлийн шагнан хөхүүлэх их хурал, хоёр хүрээлэнгийн академичийн их хурал, дундад улсын шинжлэх мэрэгжлийн нийгэмлэгийн 11-р удааны бүх улсын төлөөлөгчдийн их хурал дээрх чухал ярааны жориг санааг гүнжгий сурвалжинд хөөшлүүлж, өөр тунжасх орны намын хорооны 1571 ажлын байрлуулалт ёсоор шинэ энерги, шинэ материал, ховор шороо, амьд бодисын үйлдэх үйлс зэрэг давуулаг аж үйлст анхаарал төвлөрүүлэн шинжилэлтийн хэлхээг сайтар байгуулж, шинжлэх мэрэгжлийн шинжилэлтийн бэл оруулалтын эрчмээ чангаруулан, манай орон дахь улсын голдлогтой 3 туршилтын тасаг ба
сүүний үеэс өвсний үйлсийн улсын мэрэгжлийн шинчилэлтийн төвийн байгуулалтын өндөр баримжаагаар сайтраатгаж, хохот, буухт, ордосдох улсын биеийн даад шиний үүдэн жишээ үзүүлэх орныг түргэтгэн байгуулж, шинжлэх мэрэгжлийн шинчилэлт ба аж үйлсийн шинчилэлтийн гүнзгий уулсалчлыг ахиулж, тухайн газрын байдалд нь тохируулан шин чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Хурлаас жаахта одоо яг үерийг сэргийлэх ангилгын хугацаа Ши Жинпин ерөнхий шүүжийн үерийг сэргийлж гамшихаас аврах ажлын тухай чухал жаврын жориг санааг бүх талаар найдваржуулан хянан хэмжиж урьдчилан сэрэмжилүүлэх ба бачмын аргачаах сорилтыг чангатгаж аюултай усан чөөрөм хотын амархан ус дах орон жиргийн нэгт ажиж үерийн хугацаанд 24 цагаар жижүүрлэх ба удирдлага дагуулan жижүүрлэх дүрмийг чанга найдваржуулан аврам туслах хүчин ба гамшихаас аврах эд бодисыг шинжлэх ухаанчаар тохируулан цахилгаан хүчин, зам арилжаа, чимээ холбоо зэрэг төхөөрөмжийн аюулгүй эргэлтийг баталж ард олонний амь нас эд хөрөнгийн амар төвчнийг хамгаалах хэрэгтэй гэжээ. Хурлаас бүх орны аюулгүй үйлдвэрлэлийн их байцаалтын 12 дугуйлангийн ажлын хариу мэдүүлэлтийг сонсч, илрүүлсэн асуудлыг анхаарч, туйлбартай жасан чигчлэхийг чухалчлан, хууль дүрмөөс жөрчсөн ажиллагааг илчлэх, жалхаан чөйрлүүлэх ба засаг захиргааны эрүүгийн шийтгэл өгөхгүй жолголдуулах эрчмээ чангатгаж, хянан хамаарах хууль хэрэгжүүлэхэд гүрэн хийх асуудлыг чанга байцааж, гэмт соггогийн туйлбартай жасан чигчлэхийг үнэнхүү батлах хэрэгтэй. Ойрын хугацааны аюулгүй үйлдвэрлэлийн эндэл хэрэгээс сургамж авч нэгээс нөгөөг жүйчлэн уурхай аюултай хэмийн бодис төмөрлөг хайлуулах аж үйлдвэр арилжаа өндөр барилга зам арилжаа зэрэг хүрээний төгшүүрийн гэм соггыг жасан жигчилж онч хүнд их эндэл хэрэг гарахыг эрс сэргийлэхийг чухалжилсан байна. Хурлаас бас орон нутгийн хуулийн хүний банкны өөрчлөлтийн төгшүүрийг намдуулах явдлыг судлав. 7 дугаар сарын 14-ний өдөр Өөртөн засах орны 13 дугаар хугацааны улс төрийн зөвлөгөө 82 дугаар удааны тэргүүлэгчдийн хурал хуралдуулав. Өөртөн засах орны улс төрийн зөвлөгөөний тэргүүлэгч Жан Янкун хурлын эрхлэв. Өөртөн засах орны улс төрийн зөвлөгөөний дэд тэргүүлэгч Вэй Гуонан, Жан Лэ, Ян Жэ, Жин Жуан, Юрин Жэ болон нарийн бичгийн дарга Ян Ли Мин хуралд оролцов. Хурлаас Өөртөн засах орны улс төрийн зөвлөгөөний тусгай зөвлөлийн 4 хөмөргийн мэдээж ангийн хамтаар байгуулан хамтаар эдлэх ажлын төсөв болон Өөртөн засах орны улс төрийн зөвлөгөөний санал дурдлагын хянан байцаах ажлын дүрм, санал дурдлагыг шийдвэрлэх ажлын бүтэмжийн шалган үнэлэх аргын засвар оруулсан ноорог, голдлоготой санал дурдлага сонгох болон хянан шийдвэрлэх аргын засвар оруулсан ноорог, Өвөр Монголын улс төрийн зөвлөгөөний хэрэглгээний хэлбэрийн оюунч хөмөргийн мэрэгжилтний үүрэг тушаалан гүйцэтгсэний шалгах хамааралтын аргыг хянан зөвлөжээ. Хурлаас дурдсан 4 хөмөргийн тавчанг сайтар байгуулж ашиглан мэдээж ангийн агуулга үргэлжилэн төгөлдржүүлж, байцаан судалж зөвдөлчих, засагт оролчин санал сануулга дуртахад үндсэн баталгаа хангаах хэрэгтэй. Гишүүдийг жолоодон Өөртөн засах орны 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийн хөтөлбөр болон Өөртөн засах орны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтын тойронд санал дурдлагын чансааг дээшлүүлэхэд хүч тавин байцаан судлалтыг гүнзгийрүүлж сонгодог санал дурдлага гарган намын хороо засгийн ордны шинжлэх ухаанч ардчлалаар шийдвэр гаргахад лавлалт хангаах хэрэгтэй гэсэн байна. Өнөө жил Өөртөн засах орон 3 умардын эндэрэн зэрэг төсөл төчглөн ажил олголтоор тэтгэмжээ орлуулах ажил орнуулж, малчин тариачны дайчлан эсрэгчдээ сэргийлж эсэж засах ажилд оролцуулж, дээр хагас жилд 2 чиг 1 төмөн хүний орлогын нэмэгдлийг дайчилжээ. Ойрд Баяннур хотын Дөнкөө шанэ 3 умардын эндэрэнгийн ой өвс нуг гажир эсрэг гажрыг нэг чогшжуулан хамгаалах болон сэргээх төслийн тойрогт элс засагчид жаг мод нөхөж тариад яралдана. Төсөл нь ажил олголтоор тэтгэмжээ орлуулах арга авч, ойр хавийн малчин тариачдыг татан элс засж ногооруулалт хийх ажилд оролцуулсан байна. Тариачин Яншүү Мэйгаас цэлүү чагаар энд мод тарьж байгаа. Өдөрт 2 зуун төгрөг олно. Орлогоо нэмэгдүүлэхийн зэргээр аймаг хойгаанч хамгаалчих мэжээ. Дөнкөө шан нь Улаанбуух өсний зүүн хойд жахаар байрлаж, эсрэг гажир нь Бөгшэний ерөнхий талбайн Жоныг далыг ажиллана. Өнөө жил тухайн гажрынх нь ажил олголтоор тэтгэмжээ орлуулах элс засах арга авч, Бухардаараа эсрэгчдээ сэргийлж эсэж засах ажилд оролцож, малчин тариачид эсрэгчдээ сэргийлж эсэж засах гол хүчин болон ашиг хүртэж болсон байна.
Донко шаны эсрэгдлийн сэргийлж элс засаг товчооны дарга Жангжингаас өнөө жил 1130 гарын хүнд 1100 том гарын төвөргийн хөдөлс олгомж болгож олон түмний грин карт ойрлж ажил олгыг ахиулж ийн гэлээ. Дөр агсжид Өвөр Монгол ажил олголтоор төтгөмжийн орлуулах аргаар хөдөө тосгоны 2 том 1687 хөдөлмөр хүчний татаж хүн дунджийн орлогыг 9437 төгрөг нэмэгдүүлжээ. Бохорноорон жил дунджаар амихан ой хамгаалагч 5 том гарын хүнийг өсөж 11-ийг 5 дуншур мөгийн ой шугай нутаг бэлчээрийг хамаараа хамгаалж байна. Дээр хагас жилд өөртөнжс хоорны хэн эжимдэлж жагсаагдсан бугтын 506 том тусал бүхнээрээ барилга эхэлж бэл оруулалтын норм жууны 56 хүрч шинэ энерги зэрэг шин чанарын үйлдвэрлэлийн хүчний тусал нь хуучин аж үйлдвэрийн суурны бохирдолгүй хэлбэр хувиргалтад шинэ хөдөлгөгч хүчин нэмэрлсэн байна. Энэ хоёр өдөр Буг хотын Дархан Муминга холбоо тошооны бүх энерги нөөцлөг жишээ үзүүлэх туслын барилгын ажил яаралтай явагдаж байна. Одоо туслын барилгын хагасыг биелүүлж өнөө жилийн 9-р сард торонд нийлүүлж ашиглалтад оруулахаар байна. Тус энерги нөөцлөг чахалгаа ордон ашиглалтад орсны дараа жилд 4.2 дуншур киловатт чаг чахалгаан гаргаж жилд 24 том тонн нүүрс төрөгчийн давхар эслийн гадагшлуулалтыг багасгаж бугдын чавар чахалгааны хөгжилтийн чухал тулгуурлал болох юм байна. Өнөө жил Буг хот 564 том чухал төсөл хэрэгжүүлж ерөнхий боловсролт нь 4458-ыг 4 дуншур төгрөг хүрнэ. Хуайлаг аж үйлс жагтлагуур зэрэг давуулах түшгэлж Буг хотын шинэ хэлбэрийн чахалгаан хүчний системийн туршилтын чиг, энергийн хүрээнд улс төрөгч энергийн орон бусын туршилтын чиг, тэг нүүрс төрөгчд хүрээлэн тойрох зэрэг улсын дэсийн туршилтын чиг жишээ өгүүлэн ажиллаж ховор шороон шинэ материал, дээдэс машин төхөөрөмж үйлдвэж зэрэг нэгүүлэг шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний туслыг түргэтгэн байршуулж Буг хотын аж үйлдвэрийн аж ахуйн бохирдолгүй хэлбэр хуралтыг ахиулж байна. Одоо ерөнхий боловсролт нь 1.3 дуншур төгрөгийн Бугдын Жунгийн юан нүүрс төрөгчийн давхар эслээ хурамдуулан ашиглах тусал туршин үйлдвэрлэх шатанд орж дээд урсгалын нүүрс хэмээн аж үйлдвэр үйлдвэрлсэн өндөр өтгөчтэй үлдэгдэлийг энд будамжтай эргэлдүүлэн ашиглаж шингэн баят нүүрс төрөгчийн давхар эсэл болоод эдэнд хэрэгжилж болох хуурай мус үйлдвэрлэж буй. Төсөл нь бүхнээрээ ашиглалтад орсны дараа жилд 50 том тонн нүүрс төрөгчийн давхар эслээ шингэн шийдвэрлэж төсвөлгөөр жилийн үйлдвэрлэлийн өртгөх нь 2 дуншур төгрөг хүрнэ. Бугтын Жунгийн юан энергийн компани дэд захирал Чэншэн Бинэс тусгай ашигын мэргэжлийн ашигласнаас чахалгаан дарвтай уламжлалт гар урлалтай харьцуулбал 1 тонн нүүрс төрөгчийн давхар эслийг шийдвэрлэхэд 20-аас 30 гараас чахалгаа арвилж нүүрс төрөгчийн давхар эслийг шингэнжүүлэх харьцал нь жууны 10-аар өндөр болсон гэжээ. Холбоолон хэнж холбоолон зөвшөөрөх даачлын хамаарах зэрэг аргаар дамжаад Буг хот хянан зөвшөөрөх хурцаанд хүрэгтгэж хүчээр асуудлыг түргэн шийдвэрлэх болсон байна. Ойрын өдөр Хөлбөмбөр хотын олон газарт бороо орж тухайн газрын олон салаан мужрах холбоолон хөдөлчөөд бачмын аргачлах хүчин болоод үерийн сэргээлэг эд утсын хангаалгыг баталж ард олны амь нас эд хөрөнгийн аюулгүйг сахин хамгаалж байна. Одоо үер услын гол хугацаа болохоор Янгчишан усан чөөрмийн ажилтад хур тундасны байдлыг бүхэл өдрөөр хянан хэмжиж голын гулдрал усан чөөрмийн усан төвшний хувиралтыг нарийн ажиж байна. Янгчишан усан ашиглалтын хүйс барилга нь Жалан айл хотын хамгийн том усан чөөрөм байж тухайн газрынх нь усан чөөрмийн далан хашлага, үерийг гадагшлуулах төхөөрөмж, ойр хавийн хөтөл жиргэд анхаарал төвлөрүүлэн бүх талын байцаалт хийж бий. Ойрын өдөр борон үргэлжилснээс 10 хошууны Синфа Солонгос үндэсний шангийн хэсэг газар гуус сувагт ус тунж шавар шалбаг хурсан байна. Тухайн газрынх нь 1000 метрийн гуус сувгийг цэвэрлэн нэвтрүүлж 21 өрхийн үйлдвэрлэл амьдралын аюулгүйг батлан 800 мал унааны ондролт болон 500 муу тарианы ургалтыг баталсан байна. Шүрүүн бороо үргэлжилснээс Ягш хотын Мууян балгасны могой малжилийн талбай хүрэх нэг хэсэг зам усанд автагджээ. Тухайн газар дараахан бачмын аргачлах төсөв хэрэгжүүлэн усан төвшнийг хянан хэмжих ажилтан тохируулж тусгай мэргэжлийн авран туслах анги 24 цагаар жижүүрлж тундасны байдал усны төвшнийг хянан хэмтсэн байна. Жунаас нааш Хөлбөмбөр хотын тундасны хэмжээ өнгөрсөн жилийнхээс мэдэгдэм нэмэгдэж тэгштгсэн тундасны хэмжээ нь 99.3 мм хүрч өнгөрсөн жилийнхээс жууны 19.3-аар нэмэгдэж адил хугацааныхаас жууны 16-гаар нэмэгдэжээ. Цаг үеийн салаа мөчрийн төсвөлгөөр 7 сарын сүүлчид Хөлбөмбөрт үргэлжилэн хур бороо орох боломжтой.
Тухайн газрынх нь 24 цагаар чагдан байчааж уулын үерийг хянан хэмжих чигийг бүх талаар сэлбэн жасах, хар саадын цэвэрлэн, хот тойргийн ус гадагшлуулах хоолой гуурсыг нэвтрүүлэн шулуутгаж бий. Бачмын аргачаах усан ашиглалт, чагуур, зам арилжаа, орон сууч зэрэг салаам учир 24 цагаар жижүүрлэх холбоолсон тогтож байгуулан 8 хошуу хотод 14 түмэн иж үерийг сэргийлэх өд бодисыг урьдчилан буулгасан байна. 2026 оны Өвөр Монголын оюутдын сайн дураасаа баруун оронд үйлчлэх төлөвлөгөөний сайн дурчид 7 дугаар сарын 14-ний өдөр мордож 500 гаруй сайн дурчин үндсэн шатанд үйлчлэх болно. 500 гаруй оюутан сайн дурчин Шинжаангийн Уйгур үндэсний урд онцгой орон Шинжаангийн Уйдурлал бүтээн байгуулалтын нэгтгэл анги Шанши, Хар мөрөн, Дэрэн болон Леонийн 6 мужи оронд хүрч хөдөө тосгоны сурган хүмүүжил, хөдөө тосгоны байгуулалт, эрүүл мэнд хөдөө тосгон, үндсэн шатны залуучуудын ажил, хөдөө тосгоны нийгмийн жасалт, улсаа хамгаалж хилэн сахих зэрэг хүрээнд 1-3 жилийн хугацаатай үндсэн шатанд үйлчлэнэ. Оюутдын сайн дураасаа баруун оронд үйлчлэх төлөвлөгөөг өв хамт залуучуудын өвлийн төвхөрөө сургууль хүмүүжлийн яаман зэрэг яаман зөвлөөс холбоолон зохион байгуулсан ихтэй сургуулийн үндсэн шатны үйлчлэгээний төсөл юм. 2003 оноос Өвөр Монгол хэрэгжүүлснээс нааш 2 том шахам оюутан баруун оронд хүрч сайн дурын үйлчлэгээ хангаажээ. 7 дугаар сарын 14-ний өдөр Өөрт онцгойн 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглааны Аруур бөмбөгний уралдаан Буг хотын Олимпикийн биеийн тамирын төвд эхэлжээ. Өдийн өмнөх 9 цагт Өрхтэн хөх дугайлангийн анхдагч талбар уралдаанд Улаанхадын анги болон Баяннуурын анги уралдаж Улаанхадын анги ялжээ. Эмэгтэй дугайлангийн уралдаан хурц ширүүн явагдаж олонний анхаарлыг татсан байна. Эмэгтэй хөхөгчин дугайлангийн уралдаанд Бугтын анги Хянган аймгийн ангитай тааралдаж тамирчид дайралт болгоны идэвхтэй аргачаан ширүүн өсөлдсөн байна. Уралдаанд 2 өдөр явагдаж бүх орны 6 аймаг хотын 17 төлөөлөгч анги оролцох болно. Өөрт түнжээс хоорны 16 дугаар хугацааны Аруура бөмбөгийн уралдааны дэд хянагч Чишин Гангаас Өвөр Монголд Аруура бөмбөг нэлээд эрт өрнсөн. Дундад улсын эрхтэй ангид манай Өвөр Монголын тамирчин байна. Энэ удааны уралдаанаас мужийн ангид хүргэх содон тамирчин байх эсхийг үжин гэлээ. Өөрт онцгойн жагтлагуурын хянаа маралтын товчооноос ойлгосноор 7 дугаар сараас Өвөр Монгол Шандун, Шанши, Хөнан, Шанши, Гансу, Хөхнүр, Нингша зэрэг Хатангол дагуу 8 мужи орны жагтлагуурын хянаа маралтын салаам учир хамтран Хатангол дагуу 8 мужи орны гадаадын бэл оруулагчийн гол чогчийн хэрхэмийг гэрчлэх алан бичгийг орон бус аслан харилцан холбоолж харилцан мэдрэх ажлын төсвийг эхэж хэрэгжүүлжээ. Энэ нь гадаад бүлийн данслалт их орон бусын хороог шогтолж Хатанголын сав газрын засгийн явдлын үйлчилгээний нэг чогчжилтийг баялуулж гадаадын бэл оруулагчийн зардлыг харуулan Хатангол дагуу орон бусын гадаад нойлтын арилжаа ажигналтын орчныг шилдэгжүүлэх болно. Сурвалжлагч дундад улсын төмөр замын хөх хот товчооны бүлэглэлээс ойлгосноор 7 сарын 9 болтол өрөөнд төмөр замын бомбтоор оруулж гаргасан хэмжээ 1289 түмэн тонн хүрч Нядныхаас 17 өдөр урьдчилан 1000 түмэн тонны үүргээ биелүүлэн адил хугацааныхаас жууны 9 чиг таваар нэмэгдсэн байна. Үүнд жуу 68 чиг тэг 7 түмэн тонн бараа гадагш гаргаж адил хугацааныхаас жууны 23 чиг 8-аар нэмэгдэжээ. Энэ жилээс нааш төмөр замын салаам учир жөөврийн байршин улалтаа шилдэгжүүлэн олон хэлбэрийн холбоолсон бараан гүйлгээний шинэ бүтээгдэхүүний идэвхтэй нээн ашигласнаас шинэ бараан гүйлгээний их сурвалжийг татаж бомбтын жөөврийн хэмжээ тогтуунаар дээшилжээ. 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсэн машины жолоочийн хэрхэмийн гардмыг сүлжээн дээр нэг л удаад гүйцэтгэх үйлчилгээ бүх оронд эхэлжээ. Эрмэлзлэх хүмүүс нь Өвөр Монголын засгийн явдлын үйлчилгээний сүлжээ эсвэл мөнх сувг APP-г товчтон өндөр бүтэмжтэйгээр нэг л явдлыг гүйцэтгэх тусгай болонд орж сонгон гүйцэтгүүл болчихно. Ойрд Өвөр Монголын Ихэнгийн давааны ойд оронд ажилтад хөөр гадаа байчаалт хийж игээд ховор чухаг тогрууны турлыг олд суударлжээ. Чоян улсын нуг гажрын чичирлэгт улсын 2 дугаар дэсийн хамгаалалтын жигүүртэн болох хариграа жулжгаан дагуулan өвс бутан дундуур тойрно. Бэлэр улсын дэсийн байгалийн хамгаалалтын орны хуур нуг гажирт улсын 1-р дэсийн хамгаалалтын жигүүртэн болох чагаан тогроо, чагаан хүжүүд тогроо болон хариграа сүргэлэн нисж байгаа байдлыг анх суудралж шингаажээ. Өвөр Монголын Ихэнгийн давааны ойд орн нь ой шугай тал нутаг нуг гажир 3 том байгалийн амь ухаан системтэй байж эль төрлийн хөөрийн амтан жигүүртэнд өртөөлөн буух орчин хангасан байна. Мэдээ нэвтрүүллээ. Та бүхний анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.